Бас нэг удаа маш олон хүн цуглаж 3 хоног Есүсийн хамт байгаад идэх хоолн дуусчээ. Есүс дагалдагчдаа дуудан "Би энэ олныг өргөдөж байна. Тэд нар надтай 3 хоног хамт байсны эцэст одоо хоолгүй болжээ. Зарим нь алс холоос ирсэн учраас гэрт нь өлөн буцаавал замдаа туйлдана" гэж хэллээ. "Энэ хөнгүү газар ямар ч хоол олдохгүй байх шүү" гэж дагалдагчид хэллээ. "Та нарт талах бий юу?" гэж Есүсийг асуухад "Бидэнд 7 талах бий" гэж дагалдагчид нь хариуллаа. "Газар сууцгаав" гэж Есүс цугласан олонд хэлж 7 талах хэдэн жижиг загсыг барьж ертөнцийн эзэнд талархлаа илэрхийлээд хувааж дагалдагчдаа өгөхөд тэд цугласан олонд тарааж өглөө. Хүн бүр цадтал хооллоо. Хоолны үлдэгдэл 7 цагс дүүргэв. Тэр үед 4,000 орчим хүн цугласан байжээ. Есүс тэднийг гэр герт нь буцаасан даруй дагалдагчдынхаа хамт Галил нуурыг заваар гатлан баруун талд нь оршдог Далмаа нуутын орчим бэрлээ. Сургаал номлогч Парс бүлгийнхэн Есүстэй уулзаж маргалдан "Бидэнд ямар нэгэн ёр усын баталгаа үзүүлээч" хэмээн түүнийг сорж асуулаа. Есүс санаа алдаж "Одоогийн хүмүүс үргэлж ёр усын баталгаа үзхийг хүсдэг нь муу ёр. Сонсогтун. Энэ хүмүүст би ямар ч баталгаа үзүүлэхгүй" гэж хэлээд завиндаа дахин сууж нуурын зүүн талд очжээ. Дагалдагчид талхаа авахаа мартсан учраас нэг талхнаас өөр идэх юм завинд байсангүй. Есүс тэдэнд хандан "Парс бүлгийнхэн болон Херод хааны эсгсэн хөрөнгнөөс болгоомжилж байна" гэж хэллээ. "Бидэнд талх байхгүй болохоор Есүс ингэж хэлсэн байх" хэмээн дагалдагчид нь хоорондоо ярилцлаа. Есүс тэдний яриаг сонсоод "Та нар бас л юм ойлгож итгэх болоогүй байна да. Тэгээд ч бид талахгүй болж гэж ярьж байна. Та нар үнэхээр юм ойлгох дургүй гэж үү? Нүдтэй хэрнээ харж, чихтэй хэрнээ сонсч чадахгүй гэж үү? Урдын хийсэн юмыг минь таг мартчихсан гэж үү? 5,000 гаруй хүнд 5 талхыг хувааж өгсөний минь дараа хоолны үлдэгдэл хэдэн цагс болсон бэ?" гэж асуухад 12 цагс гэж дагалдагчид хариуллаа. 4,000 гаруй хүнд 7 тал хувааж өгсөний минь дараа хоолны үлдэгдэл хэдэн цагс дүүргэсэн бэ гэж Есүсийг асуухад 7 цагс гэж дагалдагчид хариуллаа. "Тэгвэл та нар одоо юм ойлгоогүй байж таарахгүй" гэж тэр хэлжээ. Есүс дагалдагчдынхаа хамт Бетсаид хотод ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг авчирч "Та энэ сохор хүнд гараа хүргэн идгээж өгнө үү?" гэж гуйлаа. Есүс сохор хүний гараас хөтөлж дагуулсаар хотын захад аваачаад нүдрүү нь нулимж гараа хүргэн "Одоо харж байна уу?" гэж асуулаа. Түүний хараа дээрдэж "Би явж байгаа хүмүүсийг харж байна. Харин тэд нэг л мод шиг юм харагдаж байна" гэж хариуллаа. Есүс түүний нүдэнд гараа дахин хүргэхэд сохор хүн бүхнийг сайн ялгаж хардаг боллоо. Хотын хүмүүст энэ тухай бүх хэл гэж Есүс хэлээд түүнийг гэрт нь явуулжээ. Дагалдагчдын хамт Цэзар Филипп хотын дэргэдэх газар руу очиж явхдаа "Хүмүүс миний тухай юу хэлж байна?" гэж Есүсийг асуухад "Тэр бол усаар угаан батлагч Жогон байна" гэж олон хүн хэлдэг. Тэр чинь ертөнцийн эзний эртний зарлага Илэг ах байх гэж зарим нь ярьдаг. Тэр бол ертөнцийн эзний эртний нэг зарлага бололтой гэж зарим хүн хэлдэг гэж дагалдагчид нь хариуллаа. "Та нар өөрсдөө намайг хэн гэж бодож байна?" гэж Есүсийг асуухад "Та бол ертөнцийн эзний илгээсэн аврагч" гэж Петр хариуллаа. "Та нар миний тухай одоо бусдад хэлж болохгүй. Би үнэхээр ертөнцийн эзний илгээсэн хүн мөн. Би маш их зовлон эдлээ. Иерусалим хотын сүмийн зэрэгтнүүд, Иудээчүүдийн ахлагч нар болон
Сургаал номлогчид намайг үзэн ядаж алуулна. Алагдсанаас минь хойш 3 хоногийн дотор ертөнцийн эзэм дахин амьлуулах болно гэж Есүс дагалдагчдаа шууд хэлэхэд Петр гараас нь барьж харамсан зэмлэлээ. Есүс дагалдагчдыг эргэн харж Петрийг буруушааг. Адгийн муурын сүнс чи тонил. Чи хүн шиг бодож чадхаас биш, ертөнцийн эзэн шиг бодохгүй гэж хэллээ. Есүс дагалдагчид болон бусад хүмүүсийг цуглуулад намайг дагахыг хүссэн хүн ам биеэ үл хайрлан миний хамт явах хэрэгтэй. Тийм бэрхшээл туулах дургүй хүн мөнхийн хохирол амсна. Харин зүтгэж яваад миний төлөө ертөнцийн эзний гайхамшигт үнний төлөө амиа өгсөн хүн мөнхийн зовлонгоос аврагдах болно. Даян дэлхийг ноёрхох гэсэн хүн өөрөө амь хохирч юу ч хоцорно. Тийм хүн ямар ч үнээр өөрийгөө дахин худалдаж авч чадахгүй мэдээж. Би бол ертөнцийн эзний илгээсэн хүн. ертөнцийн эзнээс урвж байгаа гэмт хүмүүс намайг болон миний хэлсэн үгийг хүлээн авах дургүй бол би хожим ертөнцийн эзний яруу алдрыг илэрхийлэн яруусын эч нарын хамт энэ дэлхийд дахин ирэхдээ тэднийг адилхан няцаа.